Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол ардын аман зохиолын нэгэн томоохон төрөл бол үлгэр юм. Үлгэр сонсож өссөн хүүхэд төлөвшлөх мүүжил сайтай. Төсөөлөн бодох чадвартай. Бас баатарлаг их зоригтон, бахархам сайхан үйлстэн болж төлөвшин хүмүүжидгийн учраас монголчууд бидээ үлгэр түүхэн хүүрнэн ярьж үр хойчон өсгөж ирсэн сайхан уламжлалтай юм шүү дээ. Иймэн учраас хүүхдүүд та бүхнийгээ үлэмжийн төгс намуухан энэ үдэш үлгэрийн ертөнцөөр тавтаа морилхыг урьж байна. Эртэр цагт бяцхан шувуу ээжтэйгээ хамт ад жаргалтай амьдардаг байжээ. Нэгэн өдөр ээжтэйгээ хамт нисэж яваад модны яраалд чихэр байхыг харав. Бяцхан шувуу ээж тэнд чихэр байна. Би чихэр идмээрэн гэж хэлэхэд ээж нь миний хүү чихэр идэж болохгүй шүү дээ. Чихэр идвэл шүтэн өвгөн гэж хэлээд хүүгээ дагуулад хамтаа цааш нислээ. Ээжигээ хоололж ирэхээр явсан хайгуур бяцхан шувуу буцаж ирээд нөгөө чихрийг идчихгээд цаасын хогийн саванд хишхөв. Хэсэг хугацааны дараа бяцхан шууны шүд маш ихээр өвдөж яа миний шүд өвдөд байна гэж чангаар уйлав. Хүүгийнхаа уйлахыг сонссон ээж нь нисэж ирээд яасан бэ? Миний хүү зүгээр үү? Юу нь өвдөв вэ? гэж асуутал бяцхан шувуу шүд гэхээсээр юу ч хэлсэнгүй. Ээж нь чи нөгөө газар байсан чихрийг идчихсэн юм уу гэж асуутал бяцхан шувуу тийм ээ уучлаарай ээж гэж хэлэхэд хүүгээ баавгай амч дээр дагуулад очлоо. Баавгай амчийн эмхлэг дээр зөндөө амьтдын шүдэн өвдсөн байлаа. Энд тэндгүй яа гэж орилолцсон амьтад дүүрэн байлаа. Удалгүй бяцхан шууны ээлж ирж баавгай амч чи шүдээ яаж байгаад өвдгсөн бэлээ гэж асуутал бяцхан шувуу чихэр идээд гэж хэлв. Баавгай амч чи чихэр баг идэж өглөө оройдоо шүдээ сайтар угаагаараа. Угаахгүй бол хорхоо цорхоо хоёр шүдийг чинь идчихэн шүү дээ гэж хэлээд бяцхан шууны шүдийг амжлав. Гэртээ очоод бяцхан шувуу ээжээ хүүн дахиж чихэр идэхгүй дандаа ээжийнхаа өгөнд орно гэж хэлээд найзуудтайгаа тоглохоор гарав. Энэ цагаас хойш бяцхан шувуу хизээч чихэр идэхгүй эрүүл сарвал амар сайхандаа жаргасан юм гэдэг.